Mind Magic ном бол бодол биелээ олно гэдэг шиг тийм үндэслэг ном бол биш. Зохиогч болох Jim Doty агсан бол амаргүй хүүхэд насыг даван туулж Stanford их сургуулийн мэдрэлийн мэс засалж бөгөөд тархи судлаач болсон хүн. Хүний тархинд мэс уруулдаг энэ ажил бол ертөнцийн хамгийн нарийн ур чадвар шаарддаг ажлуудын нэг. Хэрвээ та шидэт мухлын номыг уншсан бол түүний хэрэг шинжлэх ухаан часныг гадарлаж байгаа эзэ. Харин Mind Magic гэх номын гол агуулга бол manifest. Manifest гэдэг нь зүгээр нэг хүсэх, мөрөөдөх тухай ойлголт бол биш. Энэ бол өөрийн жинхэнэ зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж, түүнийг далд хумсрын түвшин суулгах сэтгэл зүй. Нейросайенс тулгуурласан процесс юм. Судалгаар хүний тархи секундэд ойролцоогоор 6-аас 10 сая нэгж мэдээлэл хүлээн авдагч, үүнээс ердөө 50 орчмыг л ухамсартайгаар боловсруулдаг. Үлдсэн 99,999% мэдээлэл далд хумсарт шүүгдэж, бидний мэдлэгүүгээр зан төлөв, шийдвэр, амьдралын чиглэлийг удирдах байдаг. Өөрөөр хэлбэл бид амьдралаа гаднаасаа биш, дотроосоо бүтээдэг. Бидний бодол, итгэл үнэмшил, дотоод зураглал, бодит байдлын хэрхэн арга, ямар үйлдэл хийхийг шийддэг. Тиймээс бид амьдралаа өөрчлөхийг хүсэл тархиа өөрчлөх болохгүй. Гол агуулгад орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Deng Pharma-гийн Cre-Magnesium тусалцаатаагаар та бүхэнд хүргэж байна. Cre-Magnesium бол булчин болон тархины амин тэжээл бөгөөд креатин болон магний уссан бүтээгдэхүүн байгаа юм. Энэ нь таны биеийн энерги үүслийг нэмэгдүүлж, ядарч сулдахыг бууруулна. За, креатин бол хамгийн их судлагдсан амин дэмүүдийн нэг. Олон төрлийн креатин байдгаас моноhydrate бол булчин болон тархины ажиллагаанд хамгийн сайн нөлөөтэй бөгөөд найдвартай гэж тооцогддог. Түүнчлэн креатин бол зөвхөн булчин нөлөөлөө зогсохгүй, тархиндаас эргэн нөлөөтэй цөөхөд амин дэмүүдийн нэг. Тархи биеийн бүхэлдээ 20% энергийг ашигладаг мөртлөө ачаалттай үед маш амархан ядарчдаг. Тэгвэл креатин өндөр ачаалттай үед тархинд нэмэлт материал болж өгдөг. Ер нь тодорхой эрүүл мэндийн шалтгаангүй бол хүн болгон зөвлөх боломжтой урт хугацаанд хэрэглэдэг амин дэм байгаа. Дэлхийн хамгийн нарийн үйлдвэрийн стандарттай Германд 100% үйлдвэрлэгдсэн бөгөөд та өөрт ойрхон хэмээн сангасаа худалдаж авах боломжтой байгаа. Ингээд гол сэдвээр орцгоё. Нин төрөнд ойлгох ёстой нэг зүйл байгаа. Бидний тархи бодит байдлыг байгаагаар нь хардаггүй. Тархи бол бодит байдлыг шууд хүлээж авдаг тийм төхөөрөмж бол биш. Харин таамаглал үүсгээд түүнийгээ бодит байдалтай тулгаж засварладаг систем байгаа юм. Өөрөөр хэлбэл бид ертөнцийг харахдаа ингэх байх, тэгэх байх, дараа нь ийм зүйл болно гэсэн дотоод таамаглал дээр үндэслэж харж, мэдэрч тэгээ шийдвэр гаргадаг. Энэ ойлголтыг тархи судлалд predictive processing гэж нэрлэдэг. Үүнийг маш энгийн жишээр харж болно. За, жишээлбэл энэ зурган дээр харагдаж байгаа А ба Б-нүүд яг адилхан өнгөтэй. Нэрээ шүү. Ерөөс судлаа яриагүй. Дээдлийн А нүдний өнгийг доош нь татгаар яг адилхан өнгөтэйг нь харагдаж байгааз. Яагаад ингэ буруу хараад байна гэвэл бидний тархи сүудэр байгаа юм чинь энэ хэсэг хар бараан харагдах ёстой гэж таамаглаад байгаа болохоор. Тэгэхээр бидний тархи өөрийнхөө талаарч тэр, бусдын талаарч тэр таамаглал дээр дүгнэж явдаг байна. Яг л үнтэй адил бидний амьдрал идэг эмчил зогслогддог. Эхлээд таамаглана. Түүнийгээ дагаад анхаарлаа чиглүүлнэ. Үйлдэлхийн үр дүн авна, дараагийн таамгаа шинжилнэ. Энэ бол тасралтууд давтагддаг амьдралын үндсэн цикл байгаа юм. Үүн дээр нэмээд бас нэг нь маш чухал ойлголт бол neuroplasticity. Хүмүүс бодохдоо тархи 25 нас хүртэл ч юм уу бие хүн боллоо хөгжөөд гацаанд ордог гэж. Гэтэ энэ бол өрөөсгөл ойлголт. Хүний тархин доторх мэдрэлийн хэлхээнүүд, нетворкууд тасралтгүй шинжлэгдэж байдаг. Тархи гэдэг бол туршлага, давталт, орчин нөхцөлд дасан зохицож, өөрийн бүтэц холболтоо байнга өөрчилж байдаг амьд систем юм. Neuroplasticity гэдэг нь энэхүү насан туршид явагдах тархины өөрчлөлтийг илэрхийлсэн ойлголт. Хүн ямар нэгэн шинэ зүйл сурч, мэдэрч, аль эсвэл давтан хийж байх үед тархинд шинэ мэдрэлийн эхлэхийг үүсэж, ашиглагдахгүй болсон холбоосууд сулардаг. Илүү гүнзгий авч үзэл хүний тархинд ойролцоогоор 86 тэрбум нейрон байдаг. Эдгээр нейронууд хоорондоо мэдээлэл дамжуулахдаа синапс их холбоосоор холбогддог. Нэг холбоосыг дахин ашиглавал тэр зам илүү хүчтэй, илүү хурдан болно. Энэ үзэгдлийг LTP буюу long term potentiation гэж нэрлэдэг. Шинжлэх ухааны талаас нь харуул тархин дотор NMDA рецептор идэвхжиж, кальц орж ирж, AMP рецепторууд ооширдог. Өөрөөр хэлбэл тархин дотор бодит физик өөрчлөлт явагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний ярьдаг дадал зуршил гэдэг зүйл зүгээр л нэг нэршил төдий зүйл биш. Харин боддоор тархин дотор үүсэж бэхжиж баригдсан хэлхээнүүд байгаа юм. Давтагдсан бодол автомат болж, давтагдсан үйлдэл зуршил болж, давтагдсан сэтгэл зан чанар болно. Үүнээс харуул тархины үед үнэн гэж зүйл байхгүй. Зөвхөн давтагдсан зүйл л үнэн болдог байна. Тэгэд хамгийн болгоомжлох ёстой зүйл нь эдгээр хандлага генээр өвлөгдөх магадaltaй байдаг. Синапс нь өвлөгддөггүй. Харин хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тэр суур хандлага нь өвлөгдөж болдог.
Epigenetics их судалгааны салбарт оршины нөлөө болон гений хамаарлыг судалдаг. Жишээ нь лабораторийн туршлагаар хулган тодорхой үнэр үнэртүүлжэлтэй. Тэгээд тухайн үнэрийг үнэртүүлсний дараа цахилгаан шок өгдөг байж. Үүний дараа тэр хулганы зулцганы зулцганд үнэртүүлэхэд тэд нар тухайн үнэрт илүү мэдрэмтгий, айдастай хариу үйлдэл үзүүлэх нь ажиглагдаж. Гэхдээ энэ айдас нь шууд өвлөгдөн гэсэн үг бол биш. Харин тухайн үйлдэлтэд мэдрэг байдал нь өвлөгдсөн байгаа юм. Үүнтэй төстэй байдлаар хүнчсэн стресс дэмзэг хэсэх, таашаалт амархан автах хэсэх, аливаа донтох хандлага нь удамшлын нөлөөтэй байх боломжтой гэдгийг хэд хэдэн судалгаанууд харуулдаг. Зарим судалгаан дээр бол бүр эдгээр шинжүүд нь 40-60% орчим удамшлын нөлөөтэй гэж үздэг. За хамгийн сүүлд нь ойлголтын үед залруулга хийхэд бид нар ингээд сөрөг бодолтой байх нь, залхуу байх нь, өөртөө итгэлгүй байх нь зөвхөн зан чанарын асуудал бол биш байгаа юм. Учир шалтгаан хүн өөрөө тэр мэдрэлээ илхийг хитэн мянган удаа ашигласандаа байгаа. Хэрвээ бид нар санаа зовох хэлхийг олон дахин ашиглавал санаа зовлтын хариу үйлдэл илүү амархан идэвхжинэ. Залхуурах хэлхийг олон удаа ашиглавал ажлаас зайлсхийх хандлага улам бэгчинэ. Би чадахгүй, би залхуу, би худлаа гэх бодлуудыг өдөр бүр давтаж байвал энэ нь зүгээр л нэг төр зүрийн бодол биш, харин тархинд илүү хүчтэй холбоос олж бэгчдэг. Эсвэргээрээ 50 байх замыг сонгол, 50 байдалд хүрэх хэлхээ хөгжиж, анхаарлаа төвлөрүүлэх дасгалыг давтвал анхаарал төвлөрөлтөд тарих болж, ирээдүйн өөрийгөө боддоор бөгөөд эргээр төсөөлж, жижиг алхмуудыг давтвал тарих үнийг бодит мэд хүлээ авч програмчлана. Тийм болохоор манифест хийх арга зөв суралцвал хинч өөрийн амьдралаа бүрөө өөрчлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр Jim Dot-ийн номон дээр тархиа өөрчлөх манифестыг бичсэн. Үүнийг дэс дарааллыг нь ойлгомжтой болгож 7 алхамд хувааж энэ удаа тайлбарлая. Шидэт мухлах дээр гардаг рутин ичид шиг таслууд байгаа шүү. 1-р алхам. Мэдрэлийн системээ тогтворжуулах. Бид бүгдээрээ амьдралдаа ямар нэг өөрчлөлт гаргая гэж бодсон үедээ тодорхой зорилго тавьдаг. Зорилготой болох нь буруу биш гэсэн ихэнх тохиолдолд хэдхэн минут эсвэл хэдхэн секундын дотор л тэр зорилгоо умартчихдаг. Учир нь гэвэл бидний тархи аливаа мэдээллийг боловсруулахдаа ялангуяа аюултай эсхийг төрүүлж үнэлэх тийм хандлагатай байдаг. Хүний биед автономик nervous system буюу ургал мэдрэлийн тогтолцоо гэж байдаг. Энэ нь тархи нугасаар дамжин биеийн гол эрхтнүүдтэй холбогдсон маш өргөн сүлжээ бүхий систем юм. Хэрвээ энэ мэдрэлийн аксонуудыг холбох юм бол дэлхий хэд бол хэд тойрох хэмжээний маш нарийн бөгөөд агуу тогтолцоо бидний биеийн дотор байгаа гэсэн үг. Үүний ачаар л бид амьсгалж, зүрхээ цохилуулж, хоол боловсруулж, биеийн химийг удирдах зэргээр энэ махан бие 24 цаг ажиллаж чаддаг. Тэгвэл уг систем маань хоёр горимтой ажилладаг. Эхнийх нь sympathetic nervous system. Тэмц эсвэл зүгт гэсэн горим. Аюул заал учирсан үед, нэн чухал яаралтай үед, дасгал хөдлөн хийж байгаа үед, сандрах доглох үед мөн түнчлэн стресстэй нөхцөл энэ горим төлхөө ажилладаг. Бидний бие энэ горим дээр байгаа үед зүрхний цохилт ихсэж, даралт өндөр болж, амьсгал давчдаж, кортизол ихээр ялгарч, адреналин бас ихээр ялгардаг. Дараагийнх нь parasympathetic nervous system. Амралтын горим. Амарч хөвтөж унтаж байгаа үед, байгаль салхилж байгаа үед, хоол идэж боловсруулж байгаа үед болон хайртай дотны хүмүүстэйг хамт байхдаа энэ горим илүү төлхөө ажилладаг. Бидний бие энэ горим дээр байх үед зүрхний цохилт тогтворж, амьсгал тогтворж, хоол боловсруулалт сайжирч, дархлааны систем сайжирч, биеийн шарх илүү урт идэрдэг. Энэ хоёр горим үндсэндээ нэг нь нөгөөхөөс хамааралтай буюу симпатетик нь их хэмжээгээр ажиллаж байгаа үед парасимпатетик нь бага ажиллах зэргээр дүүжин даажин шиг хамааралтай байдаг. Тэгвэл орчин цагийн завгүй нийгэмд ажлаас ажлын оронд бид түлхүү симпатетик nervous system ажилладаг болсон. Энэ үед хүн шин зорилгоо өөрлөсөн ч тархины шийдвэр гаргах чадвар буурчсан байдаг. Худлаа юм биш үү? Чи юу гэж чадах вэ? Чам тийм цаг зав байхгүй. Чи угаасаа тийм хүн биш. Гэх мэтэр өөрчлөлтөд дургу хандна гэсэн үг. Дээрээс нэмээ тархины амигдалын үйл ажиллагаа идэвхждэг. Амигдалагийн гол ажил бол аюулын тохио өгөх. Ийм байхад ямар ч санал гаргасан тархи дэмжихгүй болчдөг. Тиймээс нэн төрөнд хамгийн эхлээд бие тайвшруулад аюулгүй орчинд байна гэдгийг тархинд мэдрүүлэх нь маш чухал. Ингэснээр бидний тархи суралцах, шин зүйл турших, бүтээлчээр ажиллах чадвараа илүү сайн ашиглаж эхэлдэг. Энэ төлөвт зөвхөн бодолтой өрнө гэдэг маш хэцүү. Тийм болохоор эхлээд биеэрээ дамжуулж идэвхжүүлээрэй гэж зохиогч зөвлөсөн байгаа. За яаж вэ гэвэл хамраараа 4 секунд амьсгал авч 6 секунд амьслаа гаргана. Үүнийг 3-5 минут үргэлжлүүлж хийгээрэй. 2-р алхам. Тархины таамаглал. Тархин дотор хамгийн их судлагдсан хэлхээний нэг бол DMN буюу Default Mode Network. Энэ бол хүн бодон дээрээ суугаад юм бодох, төгжрөл донд элдв бодол тех зэрэг тодорхой таскгүй үедээ өөртөө холбоотой бодол, дурсамж, төсөөлөл хийгээд идэвхждэг сүлжээ юм. Үүний ачаар бид өөрсдөө тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл өөрийнхөө тухайн намтар бичиж байгаа гэсэн үг. Урт хугацааны ой санамжинд хадгалагдсан мэдээллийг намтартаа тусгаж, аливаа үйл явдлыг биеийн өнцгөөс тайлбарлах чадвартай болдог. Үүний тулд DMN тарих цаг хугацаагаар аялдаг. Өнгөрсөнд болсон үйл явдлуудыг санаж, ирээдүйд болж болзошгүй үйл явдлуудыг бас таамагладаг. Үүнээс гадна бусдын талаар бодож, бусд хүмүүсээс өөрийг нь юу гэж бодох бол гэж таамагладаг. Харин архаг стресс, хүн хоорондын харилцааны асуудал, удаан хугацааны ядаргаа, шийдэгдээгүй асуудлууд ихсэн үед энэ сүлжээ хит итгэвчиг хандлагатай болдог. Ийм үед хүн өөрийгөө хит шүүмжлэх, сөрөг байдлаар дүгнэх, аль эсвэл бодолтой автчихдаг. Толгой доторх дуугалын эзэн бол энэ байгаа юм. Гэтэ энэ дуугалаа бол бодит биш. Төсөөлөл. Даанч харамсалтай бидний тарих гэдэг төсөөлөл болон бодит байдлыг ялгахдаа маш тааруухан. Учир нь гэвэл тархины хувь төсөөлөл болон бодит туршлага зарим үед ижил төстэй сүлжээг ашигладаг тул бид төсөөллийг бодит мэд хүчтэй мэдэрч болдог. Жишээлбэл хэтрүүлэн боддог хүмүүс бол боцорон байгаа болоогүй эсвэл мэдгүй үйл явдлуудыг яг болсон мэт итгэж өөрийгөө зовоодог нь үүнтэй холбоотой. Бид ихэвчлэн логик сэтгэлээр аливаа юмд хандаж бодит нөхцөл байдал дээр шийдвэрээ гаргадаг гэж боддог ч үнэн хэрэгтээ ихэнх тохиолдолд тархинд үүссэн хийсвэр таамаглалын дагуу шийдвэрээ гаргадаг. Үүнээс үүдээ тухайн хийсвэр таамаглалтаа тааруулж үүнд нийцсэн мэдээллийг л цуглуулах болдог. Хүн итгэмээр байгаа зүйлд л итгэдэг гэж бид ярьдаг да. Жишээ нь хин нэгний хардаж сэжиглэж эхлэл түүнтэй холбоотой мэдээллийг гажуудуулж харах хандлага үүсгэх нь олонтаа. Хэдий бодит байдал тийм биш байсан ч бидний тархи үүнийгээ ялгаж чаддаггүй байна. Ажил дээр ч тэр би чадахгүй гэж таамаглал, харилцан яриа, таск, сорилт гэх мэт бүхий л нөхцөл байдлаас чадахгүй байхад туслах мэдээллүүдийг л шүүж эхэлдэг. Энэ бүх процесс далд хумсарт явагдаж байгаа учраас хүн өөрөө анзааралгүй байсаар байгаад бүхий л боломжууд алдчихдаг. Үүнийг өөрөөр limiting belief гэж нэрлэдэг. Ялангуяа хүний тархи залуу байх тусмаа энэ таамаглалын модельийг хурдан суралцдаг. Зохиогч болох Жими аав нь архины хамааралтай ажилгүй. Ээж нь хүнд өвчтөд дээрээс нь амиа орлох хүсэлтэй байсан. Тэрнээсээ болоод багтаа би угаасаа амжилтанд хүрч чадахгүй гэж итгэдэг байсан боловч бодит байдал дээр тэр тархины мис асалж болсон байх жишээ нэ. Иймээс таныг зогсоож, хазаарлаж байгаа зүйл бол бодит байдал бол биш. Өнгөрсөнд суурилж, хэтрүүлэн бодсноос үүдсэн хийсвэр таамаглал модель байгаа юм. Гэхдээ DMN муу зүйл гэсэн үг бас биш. Үүний ачаар бид нэг санааг нөгөө санаатай холбож, бүтээлч сэтгэлээ тавиаж, урт хугацааны төлөө зохиож, бусдын мэдрэмжийг мэдэрч, алдаанаас суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой болдог. Харин үүнийг удирдах чадахгүй бол түрүүн хийсэн шиг өнгөрсөндөө хоригдож, ирээдүгөө санаа зовнолоор дүүргэж, тасралтгүй өөрийгөө зэмлдэг байх нь. Иймээс яах хэрэгтэй вэ гэвэл хоёрдугаар алхам. Ажил хэрэг, хүн хоорондын харилцаа гэдээ өөртөө итгэлгүй. Санаа зовж байгаа үедээ цаасан дээр бишээд өөрөөсөө асуугаад үз. Миний бодож байгаа зүйл бодит уу эсвэл таамаглал уу? Бусад хүмүүс намайг шүмжлэх вэ? Би ч тэр байдал орчих вэ? Намайг үүсгэх вэ? Ийм төсөөлөл бол хүн болгонд л байдаг. Хамгийн гол нь энийг бодит байдал биш, төсөөлөл гэдгийг ойлгох нь чухал. 3 дугаар шат. Анхаарлын чиг. Ихэнд хэлсэн шиг бидний тархи секунд болгонд 6-аас 10 сая ширхэг мэдээлэл хүлээн авдаг. 5 мэдрэхүүгээс гадна бодлосоо ч гэсэн мэдээлэл хүлээн авч үүнийг эренбэнд оруулж анхаарлыг шилжүүлдэг. Үүний тархины Salience network гэх систем зохицуулдаг. Salience гэдэг үг бол гоцгойд, онцгойрсон гэсэн утга санаатай. Өөрөөр хэлбэл энэ сүлжээ нь ямар мэдээлэл бидэнд чухал вэ гэдгийг ялгаж, түрүүн хэлсэн шиг анхаарлыг хааш нь хандуулахыг зохицуулдаг. Тэгэхээр бидний тархи секунд болгоно мэдээллийг яаж боловсруулдаг юм бэ гэвэл тархи эхлээд тухайн мэдээллийн ач холбогдол, онцгой байдлыг үнэлдэг. Энэ голчлон Salience network-оор зохицуулагддаг. Дараагийн шатанд тархи тухайн мэдээллийн өмнөх туршлага, мэдлэгтэй холбож харьцуулна. Энэ явцад урд тархины хэсгүүд оролцож мэдээлэлд утга өгөх, мөн түнчлэн тайлбарлах үйл явцад хувь нэмэр оруулна. Эцэст нь тархи шинэ мэдээллийг тусгаар байдлаар биш, аль хэдийн үүссэн мэдрэлийг хэлхээ болон дотоод модельуудтай нэгтгэн тайлбарлаж ойлгодог. Ийм их ажил явагддаг учраас тархи энерги хэмнэхийн тулд бүх мэдээллийг боловсруулахгүй. Харин аль хэдийн үүссэн туршлага, хэлхэн дээр үндэслэн хурдан шийдвэр гаргах хандлагатай байдаг. Тийм ч учраас бид маш их зүйлсийг анзаарахгүй өнгөрдөг байна. Үүний нотлох нэгэн сонирхолтой туршилт байдаг. Энэ туршилтаар оюутнуудад даалгавар өгчлээ. Агуулганы бичлэг үзүүлээд тухайн бичлэгийн турш нийт хэдэн удаа бөмбөг дамжуулсныг тоолох даалгавар байна. Энэ бичлэгийн явцад горилагийн өмсгөл өмсөх хүн талбайг хөндлөн гарав. Бүр тодоос тод шүү. Илтээс илт. Тэгсэн хамгийн гайхмаар нь туршилтад оролцсон хүмүүсийн тал хувь байна. Энэ горилаг бүр огт анзаараагүй байж. Энэ туршлаас харагдаж байгаагийн дагуу хэр хичнээн юр бусын зүйл үүдсэн ч анхаарал хязгаарлагдал. Бид нэгэн зэрэг бүхнийг харж чаддгүй харуулж байна. Тийм болохоор хамгийн чухал зүйл бол
эдгээр network системүүдийн хамтын ажиллагаа бөгөөд уялдаа. Тархиа зөв удирдах чадвал өөрт хэрэгтэй мэдээллүүдээ шүүж бусад зүйлсэд сатархаа болно. Энэ утгаараа манифест гэдэг нь ямар нэгэн зүйл зүгээр хүсэх тухай биш. Харин анхаарлын чигийг зориуд удирдах арга гэж ойлгож болно. Тийм болохоор өөрт хамгийн чухал анхаарлаа хандуулмаар байгаа зүйлсээ мэдрэлээ хэлэхэндээ суулгах хэрэгтэй. Альва гарц, сорилт, өөрийгөө хөгжүүлэх боломжид далд ухамсараараа анхаарлаа хандуулах чадвартай тархийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Наадахын жишээ нь авахыг хүсдэг, сонирхож байгаа машин чинь зам дээр явж байгааг харуул тийш анхаарал чинь чиглэдэг дээ. Үнийг л амьдрал хэрэгтэй зүйл дээр чиглүүлнэ гэсэн үг. Ингийн тулд дараач алхам. Дөрөвдүгээр алхам. Мэдрэхүүгээрээ төсөөлөх. За тэгвэл одоо боддоор яаж анхаарлаа зөв чиглүүлэх вэ? Дэлхийн хамгийн шилдэг атлетууд тэмцээн уралдааны өмнө эсвэл бэлтгэл дээр төсөөлөн зурагладаг. Гол оруулж байгаагаа, агаар дээр эргэж байгаагаа. Энэ бол visualization хийх арга. Төсөөлөл модон гэсэн үг. Хоёрдугаар алхам дээр ярьсан шиг DMN систем төсөөллийг бодит мэдэрдэг гэсэн. Тэр байтугай төсөөлөл бидний удирддаг гэж. Харин энэ удаад үүнийг зөв талаас нь ашиглах юм. Ингэхдээ хүмүүс ихэхдээ зөвхөн гаднах үр дүнгээл төсөөлөх гэдэг. Гой хавстай болмоор нэгдэг ч юм уу. Энэ бол үнэхээр хангалтгүй. Учир нь анхаарлын чиг тодорхой байвал тодорхой байх тусам тархины сүлжээнүүд илүү уялдаа холбоотой ажилладаг. Тэгээд тархи зөвхөн мэдээллээр биш, мэдрэмж олон туршлагаар илүү хүчтэй суралцдаг. Тийм болохоор юу хийх хэрэгтэй юм бэ гэвэл ирээдүйн дур зураг мэдрэмжийн түвшин төсөөлөн бодож тархины хэлээнүүдээ урьдчилан бэлтгэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь тодорхой байдал. Хүсч буй ирээдүйн та яаж амьсгалж байна? Ямар байдлаар зогсож, эсвэл сууж байна? Юу ярьж байна? Тухайн газар яагаад, ямар ажиллаар, ямар утга учиртай байж байна? Ямар мэдрэмжийг тээж байна? Асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж даван гарсан байна? Тэр тайван амьсгалж байна? Ямар шууд дуучин мэт газар байна? Би энэ юу мэдэрч байна? Энэ бүгдийг тодорхой төсөөлөд үз. Өглөө болгоо. Аль эсвэл тухайн өдрийн чухал ажлыг урьдчилаад мэдрээд үз. Гэхдээ хамгийн гол нь төгс төгөлдөр байдлаас илүү бага зэргийн сандралтайсан ч хамаагүй. 50 зохицуулж байгаа дүр зургийг төсөөлөх нь илүү үр дүнтэй шүү. Тархи бол хэд фантазны төсөөлөл дээр хэлхээ өсөж чадахгүй. Харин бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой зүйл дээр илүү сайн ажилладаг гэдгийг санаарай. 5 дугаар шат. Үйлдэлээр засах. Таталцлын хууль гэж байдаггүй. Үйлдэлээс гарах үр дүн л гэж байдаг. Хэрэгжнээ их төсөөллөгээд эцэс төсөөлөл бол төсөөлөл. Харин үйлдэл бол тархи нөлөөлөх хамгийн хүчтэй юм. Хэрвээ тархи гэдэг таамаг дэвшүүлэх програм юм бол үүнд хариулт нь хэрэгтэй. Таамаглах, хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх, таамаглаа шинжлэх. Ийм ингээл процесс бидний дотор насан туршдаа явагдаж байгаа юм. Олон эцэгчүүд хүүхдэд алдаагаар хорон зайг нөхөн чухал гэж ярьдаг. Гэхдээ энэ бол зөвхөн хүүхдийн талаарч биш. Насанд хүрсэн байна уу, үтэлсэн байна уу бүх хүнд үйлчлэх зүйл. Тархины шинжлэх ухааны хувьд ярил хүн үйлдэл гаргаж байгаа үед тархин дотор допамин ялгардаг. Допамин бол зөвхөн таашаал мэдрүүлэхээс гадна тархины стратем гих бүтцэд очдог. Энэ хэсэг бол биеийн хөдөлгөөн, шийдвэр гаргалт, хүсэл эрмэлзэл, сурах процессд маш гүнзгий хамааралтай. Допамин нь ямар үйлдэл үр дүнтэй байсан бэ гэдгийг тэмдэглэж, давтагдсан үйлдэлүүдийг аажмаар илүү хялбар бөгөөд автомат болгоход тусалдаг буюу далд ухамсарын хэсэг гэж хэлж болно. Хоёрдугаарт prefrontal cortex дээрээс допамин очдог. Энэ бид өөрийгөө хянаж удирддаг. Алийг нь сонгох вэ? Уцаа үзэх үү эсвэл үзэхгүй юу? Анхаарал төвлөрлөө удирдах. Ажил хийх шаардлагатай ой санжуудаа төр хадгалах. Стратеги боловсруулах, аливаад үнэлгээ хийх. Сэтгэл хөдлөлөө зохицуулах гэх мэт ухамсартай хийдэг ажлууд энд явагддаг. Бид ядарсан үедээ жаахан мангар болчихдог нь prefrontal cortex-ийн ажиллагаа гэдгийг саажхад бас илүүдэхгүй байх. Хамгийн гол нь ядарсан допамин стратемтэй холбоотой автомат хариу үйлдэлээр хамаагүй хурдан илэрдэг. Тийм учраас энэ хэсгийн мэдрэлийн хэлхэнүүдийг бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Бас нэгэн чухал ойлголт. Хүмүүс ихэвчлэн допамин ямар нэгэн том амжилт гаргахад л ялгардаг гэж бодоод байдаг. Гэхдээ энэ бол бас шууд хэрэгжүүлээд хэцүү. Допамин хизээ илүү сайн ялгардаг вэ гэвэл төсөөснөөс илүү сайн үр дүн гарсан үед. Өөрөөр хэлбэл төсөөлөл болон үр дүн зөрүүнээс гардаг. Өөзөц бодсоос гайгүй л байсан юм биш үү? 10 минут гүйж чадах болов гэсэн чинь 20 минут гүйчлээ. За ер нь зориг гаргаж үзсэн болж тээ. Гэх мэт жижиг ялтууд илүү чухал болно. Том ялалт байгуулах нь эцсийн зорилго байж болох ч өдөр болгон давтах боломжгүй шүү дээ. Харин өдөр болго өөрийгөө жижиг ялхан давтамжтай байх боломжтой учраас тархиа хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой алхам болж байгаа юм. Ингэснээр допамин ялгаруулж, мэдрэлээ хэлхэнүүдээ бэхжүүлж, стратом хэсгийн тусалцаатайгаар өөрийгөө баг-багаар автоматжуулна гэсэн үг. Тэгэхээр зорилго бүртээ хамгийн бага нэгжээ тодорхой болго.
Бичих ажил бол 1 өөр. Компьютер дээр суух таск юм бол 5 минут. Хичээл юм бол 10 минут. Дасал хөдөлгөөн юм бол 15 минут гэх мэт байдлаар. Тэгээд дуусмагц тэмдэглэл хөтлөөд үз. Хийж эхлэхээс өмнө тархи ямар таамаглалтай байсан бэ? Хийж дууссаны дараа таамаглаас чи хэр байв? Ингэж хөтлснөөр таны тархин дотор апдейт явагдана. 6 дугаар шат. Үр дүн чунахгүй байх. Энэ алхмыг тайлбарлахын тулд өөр дээрээ жишээ авъя. За жишээ нь би энэ контентыг бэлтгэхийн хүрээнд номоо уншихаас гадна маш олон цагийн судалгаанд зарцуулсан. Шинжлэх ухааны бичрүүдийн ихэнх нь нэг уншаад ойлгохдохоргүй зүйлс байдаг. Нэг бичрийг ойлгох гэж өөр нэг бичрийг унших хэрэг гарна. Дахиад тэрийг ойлгох гэж дахиад нэг бичргээд ер нь бол явж өгдөг гэсэн үг л дээ. Дээрээс нэмээд хэдэн зуун хуудас юмыг ойлгомжтой тайлбарлахын тулд бичиж найруулна гэдэг бас амаргүй ажил. Иймэрхүү байдлаар ярьж байгаа зүйлдээ итгэлтэй болохын тулд асар их цаг хугацаа зарцуулаад контент гаргахаар аль болох олон хүн үзээсэй гэж боддог. Олон хүн таалагдасаа, олон хүн сэтгэл үлдээгээсээ, үзэлт нь хэдэн зуун мянга хүрээсэй гэж нэг ёсонд үр дүндээ шундаг. Тэгээд тэр үр дүнгээрээ өөрийн үнцнээ хэмжихэд байдаг. Ихэнх хүмүүс адилхан байх. Өөрийн үнцнээ үр дүнтэй холбож боддог. Ямар албан тушаалтай, юу хийж бүтээсэн, ямар машин ундаг, ямар хувцас эдэлдэг гэх мэтчлээ. Зорилготой байхын чухалч гэсэн зорилгоноос уяатай аж болохгүй гэж Жим Дотыг үзсэн. Шидэт нухлаг номон дээр ч тэр мань хүн бүхтээ алдсны эцэст өөрийн биеэр амьдралд юу чухал болохыг олж мэдсэн тухайга бичсэн байдаг. Тэгвэл бид яах ёстой юм бэ гэвэл энэ бас хүн болгоны ярьдаг сэдвч гэсэн үр дүнд нь биш, хамгийн гол нь үйл явц. Тархи талаасаа ярил аливаа шунхад хэд өндөр хүлээлттэй хэлхэнүүд үүссэн байгаагийн илрэл. За тэгэхээр нэг нэгээр нь задлж тайлбарлая. Нэгдүгээрт тархи эхлээд тодорхой хүлээлт үүсгэдэг. Хүн ямар нэгэн зорилготой болох үед Sales network үүндээ өндөр ач холбогдол өгч эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэр зорилго энгийн нэг хүсэл биш. Харин өөрийн үнц нь, аюулгүй байдал, амжилттай холбогдсон дотоод стандарт болж уурдаг. Хэрвээ орлого, нэр хүнд, албан тушаал ач холбогдлогоос урдсан байвал тэдгээртэй холбоотой зорилгоодыг илүү хүчтэй тохиолгож авдаг гэсэн үг. Хоёрдугаарт prefrontal cortex тухайн зорилготой холбоотой хүлээлтийн модель үүсгэдэг. За энэ бизнесийг л амжилттай байвал ийм машинтай болно. Хэрвээ ийм машинтай болчих юм бол хүмүүс намайг ингэж харна гэх мэтэр. Гуравдугаарт бодит үр дүн гарах үед тархи түүний хүлээлттэйгээ харьцуулдаг. Өмнөх шатн дээр тайлбарласан шиг тархи юу болсон бэ гэдгээс илүү миний бодсоос дээр байсан уу доор байсан уу гэдгийг төрүүлж шалгадаг. Харамсалтай өөрийн үнэлэмжтэйгээ холбоотой гаднах асуудлуудыг бид удирдах боломжгүй. Өмсөн зүйлсэн хийдэг зүйл нь биш. Заана шин хүний үнэлэмжтэй холбоотой байж болно шүү дээ. Дөрөвдүгээрт reward prediction error буюу хүлээлтийн зөрүү бий болно. Үр дүн хүлээлтээс давбал дохио өсөж, хүрэхгүй бол буурна. Энэ допамины савлгаа том байвал том байх тусам тархи алиа үйл явцад үнэлгээ өгөх хандлага нь багасдаг. Учир нь допамин гэдэг бол таашаалын бодисхээс илүүтэйгээр тархины суралцах сигнал болж өгдөг. Допамин ихс үр дүн үнцэнтэй, эсвэл буурах үр дүн үнцэнгүй гэж ойлгож эхэлдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн гайхамшигт үр дүн хүсдэг болж сурч өгөх процессыг үйл ашиглаж аажмаар амархан зүйл донтдог болно. Тавт жижиг алдаа, саатал, хоцрол хүртэл ухамсарын түвшинд хэд том утгатай болж эхэлдэг. Алдаа дутагдал гэдэг зүгээр нэг техникийн асуудал байж болоход хүн өөрийн үнцэнтэйгээ холбож эхэлдэг. DM-ийн оролцож эхэлснээр тухайн үйл явдлуудыг биеийн түүхтэй холбож тайлбарлаж би бол үнцэнгүй гих мэтчлэн балан бодолд хүнийг автуулдаг. Тархины амигдала хэсгийн зүрх зүгээр нэг мэдээлэл биш, аюулын тохиом мэт боловсруулах магадлал нэмэгддэг. Ялангуяа өөрийн үнцэн, нийгмийн үнэлгээ, амжилт, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээтэй холбоотой үед тархи үнийг энгийн алдаа гэж бус, статусын аюул, эсвэл сэтгэл зүйн эрсдэл мэт хүлээж авдаг. Амигдала идэвчид стрестэнд хариу үйлдэл үзүүлэх хандлага нэмэгдэж, кортизол ялгарч эхэлдэг. Ингэснээр хүний бие тайван суралцах, төвлөрөх, бүтээлчээр сэтгэх төлөөс хамгаалах, сэргийлэх, хит янах төлөв рүү шилждэг. 6-ад кортизол өндөрсөж, стрессийн төлөм гамгаалах үед prefrontal cortex-ийн ажиллагаа сулрах хандлагатай болдог. Өөрөөр хэлбэл урт хугацааны стратеги, уян хатан сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар буурдаг. Хүн илүү реактив, илүү эмзэг, илүү өөрийгөө шүүмжилсэн байдалд ордог. Амжилтанд хүрэхин төлөө том хүлээлт тавьсан чинь эсрэгээрээ бие сэтгэл оюун санааны чадамж буурна гэсэн үг. 7-д энэ мөчөөс эхлээд тархи байгаа зүйлийг мэдрэхэд болж, байхгүй зүйлийг илүү хүчтэй сканерддаг. Учир нь аюул занлаас амьд гарах төлөвд орсон тархи хангалттай зүйлийг тайвнаар мэдрэхээс илүү дутуу зүйл, аюул, эрсдлийг олоход чиглэдэг. 8-д үүний улмаас амжилт хүртэл доктортой сэтгэл хангамж өгөхөө болж зөвхөн түр зургийн цогтох гарцуулна. Зорилготой хүрсэн мөчөд богино хугацаанд тайширч магадгүй ч удалгүй тархи дахин дараагийн дутагдал, дараагийн эрсдэл, дараагийн хүрээгүй зүйлийг хайж эхэлнэ.
Нэг ёсондоо жаргалыг дэндүү богино нийтлэн гэсэн үг. 9. Ингээд үрдэн хөөх тусам хүн илүү их түгшиж, баг ханамж мэдэрдэг, цикл үүсдэг. Асуудал нь зориг биш. Асуудал нь өөрийн үнц нь, дотоод тайван байдал, аюулгүй мэдрэмжээ зөвхөн үр дүнтэй уйчсан байгаад оршино. Тэгвэл яах ёстой юм бэ гэвэл өөрийн үнцнээ үр дүнгээрээ хэмжихгүй байх ёстой. Жишээ нь миний хувьд контент олон хүнд хүрэхгүй байж болох ч нэг ажлын ард гарсан хичээл зүтгэл нь надад илүү үнцэнтэй байж болно. Би өөрөө шинэ мэдлэгтэй болж шинэ зүйл суралцах нь надад илүү үнцэнтэй гэдгийг өөртөө ойлгуулах нь чухал байна. Тэгэхээр тухайн өдрийн төгсгөлд өнөөдөр юунд хүрсэн бэ гэдгээ биш, өнөөдөр юу сурч авсан бэ гэдгээ тэмдэглэх хэрэгтэй. Ингэхдээ болж өгвөл дор хаяж сурсан зүйлээсээ 3-ыг бичээрэй. Үрдэн бол заримдаа сайн, заримдаа муу гэд янз бүр байх боломжтой. Амьдрал дандаа сайн сайхан зүйл байх боломжгүй. Харин үйл хөдлөлийн эцэст ямар ч үр дүнд хүрсэн хүний тарих үнээс зайлшгүй ямар нэгэн зүйл сурдаг. Сурах процесст хасах гэдэг ойлголт байхгүй. Тийм болохоор бид тархиа үр дүн төвтэй биш, үйл хөдлөл төвтэй тархи болгож хуурах нь чухал байх нь. 7-р чат. Нинжин сэтгэл. Загас болон хевлэр явагч төрлийн амьтад төрсэн цагаас эхлээд өөрийн хүчээр амьдрах чадвартай байдаг. Харин бид сүүн дэжилтэй амьтдын ихэнх нь урт хугацааны турш асран хамгаалагдаж, аюулгүй орчныг бүрдүүлж, овоглон амьдрахаар хөгжиж ирсэн. Бидний тарих хүн хүнээсээ сэтгэл ханж мэдрэхээр загварчлагдсан. Ганцаардлаас аюул заанал хэл мэдэрч, бусдад холбогдсон холбоосоос амар амгалан мэдэрдэг. Нинжин сэтгэлтэй байх гэдэг бол зүгээр нэг бусдад туслахын нэрээд биш. Энэ бол хүн өөрийнхөө төлөө хийх хамгийн сайн үйл гэж хэлж болно. Нинжин сэтгэлтэй байснаар бидний амигдалын үйл ажиллагаа буурч, айдас, сэтгэл түгшүүр, санаа зовнил багасж, prefrontal cortex хэвийн ажиллагаанд орох буюу шийдвэр гаргах чадвар, бүтээлч байдал, бусдыг ойлгох чадвар нэмэгдэж, окситоксин ялгарснаар бусдад итгэж, сэтгэл санаа тайвширч, стрессийн түвшин буурдаг. Өөрөөр хэлбэл нинжин сэтгэл гэдэг тархины хамгийн хүсэмжит горим юм. Өөр нэг жишээ авахад би саяхан дэлхийн хамгийн аюултай улсын нэг болох K2-д хүчил төрөвчгүй авирсан залуугийн баримтад нэвтрүүлгийг үзчихсэн. Нөхөр уулын оргил дээр гараад олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн л дээ. Гэтэ маш их хэмжээний хоосрол автаад, баярлсандаа биш гунигсандаа уйлаад бүх зүйл утгагүй санагдаж эхэлсэн гэсэн. Энэ бол өмнөх алхам дээр тайлбарласан шиг хүлээлт олон үр дүнгийн зөрүүнээс үүдсэн допамины үйлчлэл байгаа юм. Тэгээ бейс камп дээр буцаад 2 он жилсэн чинь түүний дараа авирлан гарсан 2 залуу 7500 м дээр гацчихсан. Тусламж хэрэгтэй байна гэд дуудлага орж ирж байгаа юм. Нөхөр уул руу гараад нөгөө хоёрыг аварсны дараа хэлсэн зүйл нь өөрөө гарсанаас хамаагүй гоё мэдрэмж авсан гэж. Үүнээс харагдаж байгаа шиг хүний сэтгэл ханамж хизээ хаадаг юм бэ гэвэл бусдаас. Тэгтэл харамсалтай би зөвхөн амжилтын араас авдаг болчихсон. Тэгэд энэ хидцээ чандаггүй. Допамин гэдэг сэтгэл ханамжийг үүсгэдэг бодис биш шүү дээ. Энэ чинь илүү их хүсдэг бодис байхгүй юу? Амжилтанд хүрэх нь хор гэж байгаа юм бол биш. Хамгийн гол нь байгаа зүйлдээ дасах, байхгүй бүхнийг хүсэх мэдрэл хэлхийний тогтолцоог үүсгэсэн асуудал байгаа юм. Үүнийг hedonic adaptation гэж нэрлэдэг. Тодорхой хугацааны дараа бүх зүйл хийм болдог, тархины үзэгдлийг хийдэг. Бидний тархи бодит байдлыг хардггүй гэж энэ удаагийн контент дээр давтан хэлсэн эцэст нь энэ нөхцөл байдал холбогдож байгаа юм. Бодитоор тухайн хүн хичнээн лаг байсан ч тархи эдгээр нөхцөл байдлыг DMN-ээр дамжуулж өөрийнхөө тайлбарлаж, тархин тоглуулж байдаг. Амигдала дутуугийн тухай өгчл байвал тэр хүн 1000 баян байгаад ч ядуу юм шиг санагдана гэсэн үг. Иймээс энэ удаагийн дугаараар танд хэлж ойлгуулахыг хүссэн хамгийн том мессеж бол нинжин сэтгэл, нин төрөнд. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлж байна. Зохиогч Жиндотын агсны энэ бүхнийг сурч амьдралаа харах өнцгөө гайхалтай өөрчилсөн түүний түүхийг Шидэд мухлаг номон дээр маш дэлгэрэнгүй бичигдсэн байгаа шүү. Улаанбаатар хотын их номын дэлгүүрээс худалдаа авах боломжтой байгаа. Хүрээлтээр авах бол 75 77 77 тэгдэг. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.